За сайн байцгаана уу? Багш нь Титэм сургуулийн дизайн технологийн багш Бүрүдлэн байна. 10 дугаар ангийн сурагчдаа зориулаад бэлгийн эсгүүр ашиглан даашин заах технологи гэсэн хичээлийг бэлтгэлээ. За манай энэ хичээл мөрдөө хувцас эсгэх оёх технологийн дарааллыг тухайн загварын онцлог тогтруулан төлөвлөх, зохиосон болон сонгосон загварын мөрдөө хувцсыг технологийн төлөвлөлтийн дагуу эсгэж оёх гэсэн суралцгааны зорилтын хүрээнд хамаарна. За хичээлийн үе шат маань бүгдийн даашинзны загварын онцлог тохируулан эсгэх оёх технологийн дарааллыг төлөвлөх, технологийн төлөвлөлтийн дагуу эсгэж оёх ажилбар гэсэн үе шаттайгаар бэлтгэгдсэн байгаа. За бага насны охидын даашинзны үндсэн хэлбэр нь цээжний шугамын доогуур залгаа ойдолтой, дөрөвгөр хормойтой, доош өргөсөн тарпец, селектул голлсон байдаг. Богино олон урт ханцвий, захгүй болон эргэсэн захтай гэх мэт олон янзын загвараар даашинзыг загварчилж эсгэж ойж болно. За энэ тогш нь 3 янзын даашинзны загварыг үзүүлсэн байна. За загварын онцлог тохируулан эсгэх оёх технологийн дарааллыг төлөвлөснөө харуулъя. За нэгдэн загварыг сонгож бэлгийн эсгүүрээс үлгэр буулгах, хоёрт нь хэрэглэгдэх материал багаж хэрэгслийг загварын онцлог тохируулан төлөвлөх, гуравт нь сонгосон загварын технологийн төлөвлөлтийн дагуу эсгэх, дөрөвт нь технологийн төлөвлөлтийн дагуу оёх технологи ажилбар гэж төлөвлөсөн. За нэгдэн бэлгийн эсгүүр ашиглан үлгэр буулгах. За бэлгийн эсгүүрийг ашиглахдаа эхлээд ямар загварын хэдэн арзмэрийн хувцсыг оёх вэ гэдгээ сонгоно. Тэр бидний хувьд богино ханцвитай загварыг сонгосон байна. За энэ бэлгийн эсгүүр дээр оёдлын хэмжээг бол тооцсон эсгүүр гэж тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр оёдлын хэмжээг нь тооцоолоод эсгүүр дээрээ зурцсан байгаа гэсэн үг. За материал дээр бид нар яах вэ гэхээр оёдлын хэмжээг бол тооцоолохгүйгээр шууд эсгэж болно. За арзмаараа сонгосныхоо дараагаар бид бүхэнд гэрэлтдэг материал төрөл бүрийн шугам хэрэгтэй. Тэгэхээр гэрэлтдэг материалын хувьд бол багш нь ялгар цаасыг одоо сонгосон байна. Тэгээд бэлгийн эсгүүр дээрээ тавьжгаад зураасны дагуу зурна. Бүрдэл хэсэг дээр байгаа бүх тэмдэглэгээнүүдийг тэмдэглэж авдаг байна. Хамгийн сүүлийн зурагт бол эсгүүрээс буулгаж авсан бүрдэл хэсгүүдийн үлгэрүүдийг харуулсан байна. За манай сонгосон загварт дараах материалууд болоод багаж хэрэгслүүд хэрэгтэй. Тэгэхээр материал сонголтын үед хүүхдийн хувцас нь тод өнгийн хөвөн даавал их тохиромжтой байдаг. За эдгээр материал багаж хэрэгслүүдэд бэлтгэрэй хүүхдүүдээ. За багаж хэрэгсэлтэй аюулгүй ажиллах дүрмийг бол бид бүхэн сайн мэднэ. Тэгэхээр дадлага ажлыг гүйцэтгэх явцдаа аюулгүй ажиллагааны дүрмээ чамд сайхан гүйцэтгэнэ. За технологийн төлөвлөлтийн дагуу эсгэх технологи ажилбар. За эсгэх технологиг гүйцэтгэхээс өмнө материалаа эсгүрт бэлтгэх шаардлагатай. Тэр тухайн материал будаг гардаг эсгийг нь шалгана. Агшилтаас хамгаалах үржилтийн тэнэглэх зорилгоор бол материалыг чиглэж эндүүднэ. За тухайн материал дээр согог, утасны алдагдал байна уугүй гэдгийг шалгаад хэрвээ байх юм бол шохоогоор зурж тэмдэглэнэ. Өнгө дотрыг тодорхойлж, өнгөөр нь авсраад материалын хоёрыг давхцуулан уртын дагуу нугалж тавих хэрэгтэй байгаа. За үлгэрийг материал дээр тавьж эсгэхдээ дараах зүйлсийг бол анхаарах шаардлагатай.
үлгэр дээрх үндсэн усны чиглэл нь тухайн материалын үндсэн усны чиглэлтэй давцаж явах ёстой учраас түүнийг давцуулан тавина. За багш нь дээр хэлсэн бидний бэлтгэсэн үлгэрийн хувьд бол оёдлын хэмжээг тооцоолоод зурсан эсвэр учраас бид нар үлгэрээ байршуулахдаа оёдлын хэмжээг тооцоолохгүйгээр байршуулж болох нь байна. Хэрэв оёдлын хэмжээ тооцоолоогүй эсвэр байгаа тохиолдолд бид нар оёдох хэмжээг тооцоолон тавина гэсэн үг. Материал маань хээтэй өслөг материал байх юм бол хээний болоод өсний чиглэлийг нь тооцож бас үлгэрээ байршуулна. Материалын нэхээсний согог байгаа тохиолдолд үлгэр хооронд бол тэр соггийг нь гаргаж байршуулах ёстой байна. За ингээд материал дээр үлгэрээ байршуулад зураасны дагуу хайчилж эсгэж авах нь. За оёх технологи ажилбарыг төлөвлөхдөө загварын онцлогоос шалтгаалж төлөвлөнө. За бидний сонгосон загварын хувьд багш нь 8 дарааллаар оёх технологиг төлөвлөсөн байна. Нэгдэн жижиг бүрдэл хэсгүүдийг оёно. Жижиг бүрдэл хэсэг гэхээр зах, бүс, ханцвий, одоо чимэглэлийн баат орох нь. Хоёрт нь ар энгэрийг нэгтгэж оёно. Гуравт нь захыг ихвэж залгаж оёно. Дөрөвт ханцвийг ихвэж залгаж оёно. Тавд нь хормой бэлтгэж ихвэж залгаж оёх. Зургаад нь цахилгаан товж оёх. Долоод нь эцсийн чиглэлааны боловсруулалт хийх. 8-д нь чимэглэх гэсэн дарааллаар төлөвлөсөн байна. За жижиг бүрдэл хэсгээ бэлтгэе. За эхэнд нь захаа бэлтгэх технологи үзье. За энд бол багш нь оёх технологийн дарааллыг яг энэ дарааллын дагуу гүйцэтгэсэн дадлага ажлын зургуудыг оруулсан байна. Тэгэхээр бүрдэл хэсэг дээр наалтыг наахтаа оёдлын хэмжээнээс дотгош буюу яг бэлэн болсон байх эсвэрээр нь наалтаа бэлтгэнэ. За ингээд оёхоос өмнө оёдох хэсгүүдээ сайхан хатгуур зүгээр тогтоогоод бэлтгэх хэрэгтэй. Хэрвээ хатгуур зүг байхгүй байгаа тохиолдолд шидэх оёдлоор ашиглаад шидэж тогтоож болно. За ингээд оёсны дараагаар өнцөг улам болоод дугуйс хэсэгт өөлөлгөө. За ингээд өөлөлгөөг хийхдээ маш болгоомжтой өөлнө шүү. Оёдол руугаа оруулахгүйгээр өөлөх хэрэгтэй. Оёдлоосоо 2 мм орчим зайтай өөлөлгөө хийх болно. За ингээд бэлэн болсон захаа өмнөд хэсгээр нь уулзуулан нийлүүлээд оёдлын ирмэгээс 0.5 см зайтайгаар оёод тогтоочоор. За дараагийн жижиг бүрдэл хэсэг бүс бэлтгэх технологи гэж байна. За өнгөөр нь хасарч оёод нийлүүлж байсныхаа дараагаар өнцөг улангаа бас өөлөлгөө хийн. Өөлөлгөө болгоомжтой хийн. За ингээд оёсоо оёдлоо хагалаад эндүүднэ. Хагалж эндүүдсэн тохиолдолд эргүүлээд хүрээ гаргаж эндүүтгэхэд бол маш амархан байдаг. Ингээд 3 дугаар зураг дээр бэлэн болсон бүс харагдчих. За дараагийн бүрдэл хэсэг нь ханцвий байж. За бидний сонгосон ханцвины хувьд ханцвиныхаа омог болоод үзүүрийн хэсгээрээ хуниастай байж байгаа тийм ээ. Тэр ханцвины омог хэсгийг хуниасыг хийхдээ хяналтын цэгүүдийг таарж ийн үгүй гэдгийг сайн харуулж үзнэ. За ингээд хүших оёдлороо оёод оёдлынхон утасны үзүүрээс баг зэрэг татчихвол хуниасыг хийчих. За 2 дугаар зураг дээр манжет оёсын хэсэг нь. За бидний манжетны хувьд л хэмжээр илрийн манжет байгаа. За
За хоёсныхаа дараагаар ханцны үзүүр тал руу унгаж эндүүд харагдаж байна. За 3 дугаар зураг дээр ханцны манжетны үзүүрийг хэрж ойж байна тийм. За хэрж ойхдаа бид нэр тусгай зориултын машинаар ойж болно. Аль эсвэл гараараа товшин нөхөрх хоёдлаа ашиглаад сэнгэлтээс хамгаалж хэрж ойж бас болно. За 4 дугаар зураг дээр манжетийг ханцны дотор тал руу эргүүлэн гараар хөвгдөж ойж байгаа технологи харагдчихэв. За дараагийн бүрдэл хэсэг нь бантик байна. За бантика эхлээд наалтаа наачин. Оёх технологи дарааллаа уншаад зурагтайгаа харьцуулж хараад дадлага ажлаа гүйцэтгэхээр хөгдөд. Тэр өнцөг болон гөөлөختөө маш болгоомжтой үйл. За дараагийн оёх технологийн дараалал нь ар ингрийг нэвтгэж оёх. Тэгээд мөрний оёдлоо эхлээд очин. Оёдлын хэмжээ 1 см. За оёдлуудыг хаглаад эндүүд нь. За өнгө ар ингрийн хажуу оёдлын шугамуудыг нэвтгэж оёхдоо дашинсныхаа бүсийг авчирч оёх. Оёдлыг хаглаад эндүүд нь. За дотрын бэлхүүсний шугамыг дотор тал руу 1 см хэмжээтэй нугалж эндүүдэд орхично. Мөрний шугам, хажуугийн шугамуудыг бол оёх шаардлагатай оёдлуудыг хагалж эндүүднэ. За гуравт нь захыг их бий залгах технологи. За бэлэн болсон захаа өнгө их биеийнхээ ухлаасан дээр нь дотроо нь хавсраад аруулж ойно. Хоёрт нь дараах доторх дотор их биеийнхээ өнгө их биетэйгээ өнгөөр нь хавсраад захны арын төгсгөл хүртэл эдлийн ирэмбээс 0.7 см зайтай ивлүүлж ойно. Ойхоосоо өмнө хатгуур зүгээрээ тогтоожгоод ойх юм бол хөдлөхгүй шүү дээ тийм. За ойсныхаа дараагаар ухлаатст сэтэлгээ хийж өгнө. Сэтэлгээгээ хийхдээ маш болгоомжтой сэтгэл шүү. За тэгээд эргүүлээд хөвшөлийн эндүүд нь дараа нь ил ойдлоор дарж ойж өгч байгаа. За дараагийнх нь технологи дараалал нь ханцыг их бий залгах. За бэлэн болсон ханцыгаа их биедээ залгаж ойхдоо хяналтын цэгүүдийг нь тааруулдаг. Хатгуур зүгээр тогтооход өгч. За ингээд ойсныхоо дараа ухлаад сэтэлгээ хийж өгнө. За ханцыгаа эргүүлээд хөвшүүлэн эндүүд. За дараагийн технологи нь хормой бэлтгэж их бий залгах. Тэгэхээр манай сонгосон загварын хувьд бол хормой нь бэлхүүсний шугамтай залгадаг хэсгээрээ хуниастай байж байгаа. За хуниасыг гаргахдаа ханцны хуниас гаргасан аргаар хөш баядлаар ойоод утасны үзүүрээс татаж хуниасыг гаргаж өгнө. За мөн хяналтын зүгөө таарж яана уу гэдгийг шалгаж тааруулах хэрэгтэй. За оёлоо ойсныхаа дараагаар их бие тал руугаа унгаад төтчихнэ. За дараагийнх нь цахилгаан товч хаях технологи. Тэгэхээр манай загварын хувьд бол арын голын шугамдаа цахилгаантай байгаа. Тэгэхээр өнгө их биеийн арын голын шугам цахилгаан товчийг бэхлэн хатгуур зүгээр тогтоож өгөх хэрэгтэй. Ингээд тогтоосныхаа дараа оёдлын ирэмбээс 1.5 см зайтай оёдлын машинаараа ойно. За оёдлоо унгаад эндүүд чинь
За 2 дугаар зурган дээр бол дотрын арын голын шулуунд хатгуур зүгээр тогтоогоод өнгөтэй ойсон хойтлосоо 0.2 см дотор талаар нь. Тэгээд хоёулаа хэлбэршүүлэн эндүүцсэн байдал 3 дугаар зурагтаар харагдчихна. За 4 дугаар зураг дээр хормайн арын голын шумыг цахилгааны төгсгөлөөс дэш 0.7 см дээрээсээ эхлэн нийлүүлж байна. Тэгээ хоёулаа хаглаад эндүүцсэн харагдчихэв. За 5 дугаар зураг дээр эхлээд хормын шулууны ирэмгийг ойно, хэрж ойно. За ингээд 3-4 см хэмжээтэй нугалж эндүүдээд тэгээд дандаараар даруулаад очино. За 6 дугаар зураг дээр бидний нөгөө дотрийн бэлхүүсний шугам болно. Нугалж эндүүдэд орхисон байгаа шүү дээ, тийм. Тэр нугалж эндүүдсэн ирэмгээ өнгө их биеийнхээ бэлхүүсний шугамд гараараа хөвөрдөж байна. Хөвөрдөж байхдаа цааш нь одоо өнгө тал руу нэвт хадгахгүй талд байх нь шүү. За ингээд эцсийн чиг дулааны боловсруулалтыг хийн. Тэгэхээр даашинзанд одоо өндсөн утсын цэвэрлээд эцсийн эндүүдлийг хийх нь. За үүний дараагаар бэлтгэсэн бантга энгэрийн голын бэлхүүсэнд голлуулаад гараараа бэлж ойно. Ингээд манай мадкам даашин самссан зогсож байна. Тэгэхээр та бүхэн бие дааж дараах ажлыг гүйцэтгэхдээ гэр бүлийнхээ гишүүдээс болоод дизайн технологийн багшаасаа дэмжлэг аваарай. Ингээд өөрсдөө ойсон даашинзаа багштай үзүүлж өөрийн гар, оюун ухаан, сэтгэхүй, хүсэл сонирхол, оролцоогоороо бүтээсэн зүйл хүнд урам, хүч хайрлан илүү сайныг хийх дадал туршлага болдог юм шиг хүмүүстээ хамтран суралцсанд баярлалаа. Амжилт хүсье.